Төрийн гаргасан дүрм журам иргэн аж ахуйн нэгжийг авилга өгөхөөсөөр аргагүй байдал руу шахаж байна. Оюу толгойн сонсгол ямар шалтгаанаар хийгдэх болсныг томиллоо. Хот шин төслүүдээ хувийн хөвшилд танилцууллаа. Улсын төсөв 3 их 80 төгрөгөөр тасарсан байж болцсошгүй. Ороймонд шин 7 хоногийн мэнд хүргэе. Цаг 7:10 болсон байна. Тэнгэрлээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр эхлүүлж байна. Төрийн иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээ нэгдэр нэмэх нэг тэнцүү 2 гэдэг шиг ойлгомжтой байх ёстой. Гэтэл өнөөдөр жилийн иргэн байтугай мэрэгжсэн мэрэгжилтнүүдэд ойлгомжгүй хууль дагсан дүрм журам гарч үүнийг нь ойлгоогүй иргэд ажлаа бүтээхийн тулд авилга өгөх шахаанд орж байгаа юм а. Нэг жишээ бол гайл. Гайлийн байцаагч нар 13.5 тэрбум төгрөгийн авилга авсан нь өнгөрсөн амралтын өдрүүдэд ил болж ерөнхий сайд өөрийн биеэр гайлийн ерөнхий газар дээр очиж сэлэм эргүүллээ. Ингээд нийтээрээ гайлийн байцаагчийг үзэн ядаад өнгөрөгч ард нь өөр нэг чухал өнцөг байгааг олж хардаггүй. Энэ бол иргэн аж ахуй нэгж авилга өгөхгүйгээр ажлаа явуулах аргагүй болгосон дүрм журам юм а. Ойлгомжтой хэлбэл гайлийн татвар бүрдүүлэх материалын ойлгомжгүй байдлаас болж иргэд гайлийн үнэлгээний байцаагчид авилга өгөхөөс өөр аргагүйд хүрдэг гэлээ. Солонгос дунд оврын машиныг импортлоход арлын дугаараас хамаарах тогтсон татврын стандарт байхгүй учраас үнэлгээний байцаагч татврын хэмжээг тогтоосоор байгаа юм а. Тиймээс харилцан адилгүй өндөр дүнтэй татвар авдаг болохыг машины худалдаа эрхлэгчид шүүмжиллээ. Тухайлбал 9 саяын Портер машинаас 2-3 саяын татвар авсан бол дараа сард нь 4 саяыг авах жишээтэй байна. Үүн дээр нэмээд нэмэгдсэн өртгийн албан татвар 10%-ийг төлөх шаардлагатай. Тиймээс бага дүнтэй татвар төлөхийн тулд таньдаг гайлийн үнэлгээний байцаагч хайх, хахуул өгөх шаардлагатай нүүр тулдаг байна. Гайлийн бүрдүүлэлтийгээ татвар авахыг л ерөөсө тодорхой болгочмор. Тэнд тусдаа дахиад нэг цалин оронтой хүн байгаад байна шүү дээ. Тэр ямар ч хэрэг байхгүй. Энэ бүр тэр үтгэл би хэлээд шүү дээ. Өнгөөр нь ялгаж. Саарлангөтэй бол нэг хүн авъя. Тэ? Бүр тэгж нарийн тодорхойлж болох хэдүүд байхгүй юм чи. Тэгэхээр заавал нэг тийм байцаагчаар дамжин тэрнтэйгээ заавал одоо сайн харилцаатай байвал татвар төлнө. Тэр үтгэл бүр тэрнтэйгээ муудалцах юм бол бүр өндөр төлнө ч гэдэг юм. Ийм заваа юмнууд их үүсч байна. Яг олон улсын стандартаараа болохоор арлын дугаарын нэг 10 хэдэн үсэг чинь 10 дахь нь болохоор яг тэр одоо Д үсэг юм уу, Ж үсэг юм уу тэднэр ингээд оноор бүр олон улсын стандарт батлагдсан гэдэг байхгүй. Одоо Ж үсэгтэй байхад 17 он, Д үсэгтэй байхад олон улсынхаар болохоор 18 он, А байх юм бол 10 он гэдэг ингээд бүгд баталгаад байдаг байхгүй Солонгосоос. Тэгээд тэрэн дээр чинь болохоор нөгөө гайлийн байцаагч нар чинь энэ чинь 15 оных байна л гэдэг чинь. Үгүй ээ бид нар чи 16 он гэдээ авсан. Одоо ингээд арлын дугаараар нь хөөгөөд 10 тусгаар нь тооцох юм бол яг наадас нөгөө батлагдсан олон улсын стандартаар 16 он байгаамаа гэхээр байхгүй ингэж хөхгүй. Ингэж хэлээл бид нар чинь байнгын нэг заавал нэг наадас авилгын асуудал үүсгэж байгаа байхгүй. Татврын үнэлгээг тогтоох албан тушаалтан байхаас илүүтэй стандартаа тогтоож цахим хэлбэрт шилжвэл гайлийн татвартай холбоотой авилга буурах болохыг эдийн засагч хэллээ. Мөн тавилга модон эдлэл дээр 20% татвар авах болсон. Энэ мэдчлэн зарим төрлийн бараа бүтээгдэхүүн дээр хэд өндөр татвар авах нь авилга үүсэх нэг эрсдэл гэж тэд үзэж байна. Иргэд өндөр дүнтэй татвар төлөхөөс зайлсхийж гайлийн байцаагчид авилга өгч хууль бусаар татвараа бууруулсаар байна. Гайлийн үнийг тодорхойлдог 6 арга байдаг. Тэр аргуудаас бол хамгийн бодиттой бөгөөд одоо тэр бизнес эрхлэгчдийн хүсэж байгаа үн бол нэгдүгээр арга буюу одоо хилцлийн үний арга байхгүй юу. Тэгэхээр хилцлийн үний аргаар яагаад үнэлэхээс татгалзаад дараагийн аргууд руу шилжиж байгаа вэ гэхээр манай гайлд бараа мэдүүлж байгаа мэдүүлэгч нар маань одоо бодит байдлыг зөрүүтэй мэдээлдэг ч юм уу тийм мэдүүлсэн зүйл нь алдаатай байх ч юм уу. Тэрнээс болоод одоо гайлийн албаны ажилтнууд арай өөр үнэлгээгээр бусад этгээдүүдийн мэдүүлсэн үнэлгээгээр ч үгүй юм үнэлдэг л дээ.
Сүүлийн 2 жилийн хугацаанд 131 аж ахуй нэгжийн импортын барааны үнийн дүнг хууль бусаар бууруулсныг урьдчилсан байдлаар тогтоосон. Эндээс гайлын авилга болон татврын асуудлыг зэгслэхийн тулд гайлд өөрчлөх олон асуудал байгааг харж болохоор байна. Түүнээс гадна гайлын ерөнхий газар болон зуучлагч компаниас хамааралгүй сөрөг хүчин төрийн бас байгууллага энэ салбарт усаагаар мэд дутагцаар байгаа юм а. Яг үүнтэй ижил татврын салбарт ч ойлгомжгүй нэр томьёо үе төмөр байна. Бид үргэлжлүүлэн сурвалжлах болно. Төсвийн орлого тасарчээ. Тасрахдаа 3 их наядаар тасарсан гэх мэдээллийг улсын хурлын гишүүд өгч байгаа юм. Одоогоор сангийн яамнаас ямар нэгэн тайлбар мэдээлэл хийгээгүй байгаа ч гэсэн төрийн албан хаагчдын цалин хоцорч, төрийн захиргааны байгууллагуудын гүйлгээ хийгдэхэ болчиход байгаа нь бодит нөхцөл байдал юм а. Үүгээрч зогсохгүй төрд үзүүлсэн үйлчилгээнийхээ хөлсийг хувийн аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна гэх гомдлууд гишүүдэд ихээр ирэх болжээ. Энэ оны төсвийг оюун эрдэнийн засгийн газар анх боловсруулахдаа 35 их найд төгрөг байхаар барьж орж ирснийг ерөнхийлөгч хориг тавьж улсын хурлын гишүүд шаардлага тавьсны үндсэн дээр 33 их найд төгрөг рүү буулгасан. За ингээд 33 их найдын төсөвтэйгөө хагас жил явсны эцэст өнгөрсөн 6 дугаар сард тодотгож ахин 2 их найдаар бууруулсан байдаг. За гэтэл энэ 2 их найдын таналт нь хангалтгүй байсан гэдг нь оны төгсгөлд тодорхой болж байна. 2025 он дуусах төгсөн энэ үед засгийн газар тодтголын асуудал ярихгүйгээр торгоогоод өнгөрөх нь тодорхой. За гэхдээ энэ нь эх оны төсөвт ачаалал болж алдагдлыг нэмэгдүүлэх эрсдэлтэй гэдгийг гишүүд хэлж байлаа. 2025 оны буюу энэ оны төсвийг батлахдаа нүүрсний үнийг нэлээд өөдрөгөөр төсөөлж төсвөө баталсан. За өнөөдөр бол зах зээл дээр байгаа нүүрсний үн бидний төлөвлөснөөс харьцангуй доогуур байгаатай холбоотой төсвийн орлого тасарч байгаа. 9 сарын 13-4-ний үеэр би их хурал дээр хэлжсэн. Өөрөлдвөл төсвийн орлого 1.3 их найдаар тасарч байна. Дахиад 2 их найдаар тасрах магадлал өндөр байна гэж хэлжсэн. Яг түүний дагуу 3 их найд гарцсан явж байна. Өнгөрсөн цалин гэхэд 4 хоног хоцорч орж ирсэн. Дээр нь орон нутгийн төрийн захааны байгууллагууд өнөөдөр гүйлгээ хийгдэггүй байна. Энэ тэгэхээр бол бодиттой л зүйл харагдаж байгаа тийм. Миний мэдхээр бараг сар гарны өмнөөс л юм яриад. Тэгэхээр энэ дээр бас төр засаг засгийн газар ялангуяа бодиттой бодлого гаргах нь зөв болов уу гэж бас харж байгаа. Төсвийн орлого тасрах усна нь нүүрсний үнийн уналтаас гадна аж ахуй нэгжүүд татвараа төлөхгүй байгаатай холбоотой юм. За өнөөдрийн байдлаар л гэхэд аж ахуй нэгжүүдийн татврын үр 6 их найд төгрөг даваад байна. За энэ хэмжээний мөнгө улсын төсөвт төвлөрөхгүй байна гэсэн үг. За одоо шинэ он гарах гэж байхад бүх аж ахуй нэгжид маш хүчтэй татврын дарамтууд орж ээлж дараалан дансыг нь хааж байна. Энэ татврын ачаалал их байгааг илтгэж байна. Иймд аж ахуй нэгжүүдэд татврын өршөөл үзүүлэх хуулийн төслийг санаачлан гэдгээ улсын хурл дахь ардчилсан намын бүлэг зарласан. За гэтэл энэ санаачлан цаг хугацаанд татвараа төлөөд явж байгаа аж ахуй нэгжүүдэд шудраг бус байдал үүсгэхээс гадна цаашаа татвар төлөхгүй байсан ч өршөөчих юм байна гэх сэтлийг өгөх эрсдэлтэй гэж сангийн ам цахим хуудасдаа мэдэгдэл гаргасан. За зарим улсын хурлын гишүүд ч үүнтэй адил байр суурьтай байна. Сангийн амны гаргасан мэдэгдлийг бол зөв гэж бодож байна. Ялангуяа юм яаралтай байдлаар хариу арга хэмжээ гэх юм уу те. Төөрөгдлийг арилгасан мэдэгдэл гаргах нь бол төрийн байгууллагуудын гол үндэс үүрэг болов гэж бодож байна. Энэ татврын өршөөлийн хуулийг гаргана гэд арчилсан намын нэр бүхий гишүүд бол санаачлнаа, өргөн барина, чөлөөлнөө те. Өршөөнөө гэсэн зүйлийг ярьж штэ. Би нэг дэмжихгүй байна. Баруун төвийн үзэл баримталтай нам байжж ийм зүйл яриха болох хэрэгтэй. Татврын тогтолцоо бол энэ тогтвортой байх хэвээр. Тогтвортой гэж байгаа нь байс хийж байгаад өршөөдөг байх юм бол хэн татвар төлөх юм? Одоо яг сангийн амны хэлж байгаа зөв шүү дээ. Татврын орлого тасалдчихж байгаа юм. Удахгүй өршөөх юм байна гэхэр чин хинч татвар төлөхөө болно да. Тэгэхээр одоо Монгол улсад хинч татвар төлөхөө болно гэж чин төсвийн орлого байхгүй хинч цалин авч чадхаа болно гэсэн. Тэгэхээр манайх өмнө нь 2 удаа татврын өршөөлөл гаргасан. Сүүлд эдийн засгийн эрхчлөө ил тод байдлын тухай хууль гээд гаргасан. Гэхдээ яг эдгээрийн үр дүн гэвэл маш тодорхойг байгаа. Тодорхой нэг хэсэг бүлэг итгээд те тодорхой хэсэг аж ахуй нэгжүүд л татвараа төлөөгүй явж ирсэн хүмүүс илүү хойчих маягтай те. Гэхдээ түүнээсээ хойш бид нар ямар нэгэн татврын реформыг давхар хийхгүй бол зөвхөн өршөөллийн хууль гараад бол дангаараа бол үр дүнгүй гэдгийг бол бид нар 2 удаа үзснийг. Ийхүү нэг тал төсвийн орлого тасарчход байхад нөгөө талд улсад орлого төвлөрүүлэх чадaltaй аж ахуй нэгжүүд цөөрсөөр байна. За үүнийг нэг удаадаа өршөөл үзүүлж татвараас чөлөөлөх байдлаар арга цаахаас илүү татврын реформ бизнес орчныг сайжруулах замаар шийдэх зүйтэй гэж гишүүд үзэж байлаа.
Мөн үүнээс гадна төсвөө тодтогч зарлаад хандахгүйгээр байгаа хэдэн аж ахуй нэгжүүдийнхээ бүсийг чангалаад эх хонд уламл хатуу ширүүн эдийн засгийн нөхцөл байдлыг бүрдүүлэх нэ. Харин засгийн газраас татварын багц зүйлийн төслийг хизээ өргөн барьж, хизээ реформ хийж, хизээ бизнесийн орчинд салхи сэвэлзүүлэх нь хүлэгцээр байна. Бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэд нүүр тулж хэд хэдэн удаа хойшлоод байсан Евразийн эдийн засгийн холбоотой байгууллага төр хэлэлцээрийг улсын хурал энэ 7 хоногт батлах гэж байна. За ингэхдээ дотоодын аж ахуйн нэгжүүдийн тавьж байсан санал шаардлагуудыг бүхэлд нь тусгасан гэж салбар яамнаас нь тайлбарлаж байгаа юм. Тодорхойлбол манай улс 23 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд тодорхой хэмжээнд импортын квот тогтоох саналыг хөрвүүлж зөвшөөрүүлсэн байна. Ингэснээр улаан буудай өндөг зэрэг бүтээгдэхүүний импортод квот тогтоохоор болжээ. Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой 3 жилийн хугацаатай төр гэрээ байгуулснаар 5 улс руу татваргүй бараа экспортлж 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирнэ. За ингэхдээ үндэсний үйлдвэрүүдэд хамгаалах бүхий л заалтуудыг төр гэрээнд тусгасан гэж тэргүүн шадар сайд цээжээр хамгаалж байна. За үндсэндээ энэ төр гэрээ манай улсын хөдөө чухал гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээс биш эдийн засгийг татан унгахгүй гэж тайлбарллаа. Улаанбуудад ирэхэд 50,000 тонныг л квотор бид нар хөнгөлтөө авна. А бусдыг татвараар хамгаална гэдэг юм уу? Дотоодынхоо ургацын байдалтай нийлсүүлээд ингээд маневруудаа тохироод аж ахуй нэгжүүдтэйгээ холбоотойгоор хамтраад үндсэндээ гэрээний саналууд эзэлж дууссан. Бид зүгээр байгаагүй өнгөрсөн хугацаанд энэ хамгаалах ажлуудаа нэлээсээ хийсэн. 200 сая хүнтэй сэрүүн бүсийн манай уламжлалт хуучин зах зээл байгаа. Энэ зах зээл рүү гарах нь манай дотоодын үйлдвэрлэлийг ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай хөнгөн үйлдвэрийн боловсруулалтын төвшөнд шин төвшин гаргах. Улсын хурал дээр хэд хэдэн удаа буцаагдаж бизнес эрхлэгчид, судлаачид гээд олон ч талуудын эсэргүүцэлтэд нүүр тулсан энэ төр гэрээг эдийн засаг хөгжлийн яам бүтэн жилийн хугацаанд ихээхэн засвар хийж сайжруулсан гэлээ. За зарим үйлдвэрлэгчдийг ажлын хэсэгт хүртэл оруулж ажилласан учраас эсэргүүцэж байгаа дотоодын аж ахуй нэгж байхгүй гэлээ. Хамгийн сүүлд бол одоо төмөн шуугат гээд аж ахуй нэгдээр хүнсний урсгалын хүрээнд очиод уулзалт хийж байхдаа бол энэ квот одоо тогтоосон тарифыг болж байна л гэж үзэж байгаа. Тэднийх бол өрсөлдөх чадвар үйлдвэрлэлийн хэмжээ хүчин чадлаа нэмэгдүүлээд одоо энэ хилцээрийн нөлөө гаргахад бол өөрсдөө бэлтгэлээ хангасан гэж үзэж байгаа. Хилцээрийн хүрээнд орж ирэх бараануудын хувьд бол дотоодын аж ахуй нэгжүүд харьцангуй хамгаалагдсан. Евразийн эдийн засгийн холбоотой байгууллага энэ төр хэлэлцээрийг манай улсын хурал сойрхон баталж байгаатай адил бусад гишүүн орнууд ч мөн парламентаараа сойрхон батална гэлээ. За үндсэндээ эх оны 1-р улиралдаа багтаан төр гэрээгээ эзэлчихвэл за 2-р улирлаас эхлэн татваргүй бараанууд импортоор орж ирж эхлэх нэ. За манай улсын хөдөө аж ахуйн голдуу бараа бүтээгдэхүүний экспорт энх баяр сайдын ярьсан шиг үнэхээр нэмэгдэх хэсэг нь энэ үед тодорхой болно. Тонныг л квотор бид нар хөнгөлтөө. Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол улсын эрх ашигыг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх төр хорооны сонсгол 4 өдөр зохион байгуулагдана. За эхний өдрийн сонсгол өнөөдөр төрийн ордны Чингис хаан танхимд эхэлсэн юм а. Өнөөдрийн сонсголоор жавхланд шивээ толгой ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбай нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон за холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоохтой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. За сонсгол одоо ч үргэлжилж байна. Оюутлогын орд Риотонтой холбоотой асуудал бас юм Онтро гэж компани гараад ирвэ гэж гайхун зөнгө байна. Тэгвэл үнийг маш энгийнээр тайлбарлаа. Оюутлогын бүлэг орд нь нийт 5 лицензтэй. 3 бүлэг ордыг нь буюу оюут өмнөд түйгөө, хойд түйгөө ордуудыг оюутлогын компани Риотонто Групп Монгол Улсын засгийн газар хамтран эзэмшдэг. Харин 2 лицензийг нь буюу Хэрүүга, хойд түйгөө үргэлжлэл ордуудыг 2001 оноос эхлэн Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй Америк хөрөнгө оруулагчтай Ontario Resource Limited компани эзэмшиж эхэлсэн байдаг. Ontario-гийн эзэмшиж буй лиценз талбайд оюутлогын бүлэг ордын засгийн 24%, алтны 42%, мөнгөний 29%, молибдены металлын 94% хамаардаг. Хэрв оюутлогын бүлэг ордыг 80 жил ашиглана гэж үзвэл сүүлийн 35 жилд нь Ontario-гийн талбайгаас олборлт явуулах тооцоол гарч байгаа юм. Өөрөөр хэлбэл нийт ордын 40 орчим хувь нь Ontario-гийн мэдлийн талбайд байгаа гэсэн үг. За нээлттэй сонсголыг зохион байгуулах болсон үндсэн шалтгааны тухай товчхон дурдах юм бол оюутлогын цэцлийн зээлийн хувь хэмжээг хилцэх боломжит 7 жилийн ээлжтэй 2025 онд тохиож буй. Монгол Улсын засгийн газрын 2025 оны 4 сарын 9-ний 170 дугаар тогтоолд
жавхлан чивэ толгон ордуудыг стратегийн ордод хамааруулах болсонтой холбоотой. Замун одоо төсөлтэй холбоотой арбитрийн шүүхэн шийдвэр өнгөрсөн онд гарсан. За оюу толгоон төслийн 76 бүтээн байгуулалт энэ онд дуусч тогтвортой олборлолтын шинэ мөчлөг эхэлж буй зэрэг төсөлтэй холбоотой цөөнгүй үйл явдлууд дагавцал таарч буйг бас онцлог цаг үе тохиож байна. За эдгээр болон бусад нийгэм эдийн засгийн шалтгаан оюу толгой төсөлтэй холбоотой ард иргэдийн дунд бүрэлдсэн зүй ёсны хүлээлт эргэлзээг арилгах зайлшгүй шаардлагын үүднээс хянах шалгах төр ороо байгуулан ажиллах саналыг улсын хурлын 126-аас 89 гишүүн дэмжснээр энэ үйл ажиллагаа явагдаж байгаа илээ. Тэгвэл оюутлогоо бүлэг ордод олборлолт явуулах асуудал дээр ямар асуудал үүссэн учраас энэхүү төр хорог байгуулж сонсгол хийх болов гэдгийг тайлбарлая. Turquoise Hill Resource, Ontario Resource Limited компаниуд 2004 онд буюу оюутлогоо төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнө хоорондоо ашиг хуваах гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Онтариогийн талбай дахь геологийн судалгаа хайгуулын ажлын зардал Turquoise Hills компаниас $35 сая, түүнээс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд мөн олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 м хүртэл бол 70 болон 30, 560 м-ээс доош бол 80 болон 20% эдийн засгийн өгөөж хүрдэгээр тохиролцсон байнамаа. Харин энэхүү 70-аас 80% ашиг хүртэх эрхээ Turquoise Hills Resource компани 2005 онд оюутлогоо компани шилжүүлсэн байнамаа. Гэвч Turquoise Hill Resource, Ontario Resource Limited компаниудын харилцан тохиролцсон 80-20 гэх хувийн харьцааны тухайд оюутлогоо компани ногдох 80%-ийн 34% нь одоо эзэмшиж байгаа хувьцаагаар Монголын талд ирэх учиртай. Харин Ontario компани оногдох 20%-ийн 34%-ийг авах ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр орлуулах гэдгийг шийдэхээс гадна оюутлогын гүний уурхайн түнэлийн байгууламж Ontario компани лицензтэй талбайн хил тулаад ирчигсэн тул асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай болоод байгаа юм. Хэрвээ ойрын хугацаанд шийдвэрлэхгүй бол оюутлогоо төслөөс Монгол улсын өгөөж хүртэх хугацааг хойшлуулахаас өөр аргагүй төрөх хүндрэл тулгараад байгаа юм. Мэдээ үргэлжилж байна. Цагаан сар наадам зэрэг бүх нийтээр амрах баярын өдрүүдэд амралтын өдөр таарсан тохиолдолд нөхөж амрах хэсэг талаар хуульд тодорхой зохицуулалт байхгүй. Өнгөрсөн жилийн цагаан сарын амралтал гэхэд Бямба нэм гарагт таарч байсан олон нийтийн сүлжээнд иргэд санал хүсэлтээ ихээр илэрхийлсний дагуу засгийн газар шийдвэр гаргаж ажлын өдөр нөхөж амарч байсан юм а. Тэгвэл цаашид бүх нийтээр амрах өдөр амралтын өдөртөө давхцсан тохиолдолд дараагийн ажлын өдөртөө шилжүүлдэг байх хуулийн төслийг санаачлаад байна. Хууль эрхцэн орчин тодорхой биш байгаа юм байна гэдэг үүднээс яг л энэ цагаан сар наадмын баярууд хэрвээ амралтын өдрүүдэд давцах юм бол засгийн газар шийдвэр гаргаад байгаа шаардлага байхгүй. Шууд хоошоогоо нөхөж хуулиараа хууль нь тодорхой байхын зүйл залтыг тусгаж өгч. Ач холбогдол нь ер нь та юу гэж? Ач холбогдол нь болохоор дахиж ямар нэгэн байдлаар нийгмийг хамарсан бухимдал үүсэхгүй, хин нэгэн газраас зохицуулалт хүлээхдэггүй. Тухайн байгууллага жишээ нь 2025 онд бол яг үдийдэл байгууллагууд 2026 оныхон төсөв дээр суцгааж байгаа байх. Тэр үедээ хуулиа хараад л 26 онд гिचний амралтын өдрүүд байна гэдгээрээ төсөвлөөд ерөөхдөө төлөвлөгөөндөө суулгах чинь гэж харна. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хүрч байна. Улаанбаатар хотод хэрэгжиж эхлэх мега төслүүдэд хувийн хвшлийг татан оролцуулахаар нийслэл бэлтгэл ажлуудаа хангаж эхэллээ. Сүүлийн 10-20 жил яригдж ирсэн метро, трамвай, лаг шатаах үйлдвэр зэрэг төслийг төр хувийн хвшлийн түншлэлээр хийх хамтын ажиллагааг үргэлжлүүлэх уулзалтыг зохион байгууллаа. Нийслэлийн зүгээс Улаанбаатар трамвай төслийг 100% хувийн хвшлийн хөрөнгө оруулалтаар хийх хүсэлтэй байгаа юм байна. Харин хувийн аж ахуйн нэгж байгууллагын зүгээс найдвартай хэрэгжих төслийг санхүүжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ.
Нийслэл 2026 оныг хувийн хвшилтэд хамтарч ажиллах жил болгон зарлалаа. За энэ хүрээнд эхний ээлжинд бизнес эрхлэхэд төв учруулдаг олон үе шаттай зөвшөөрөл хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна гэлээ. За тухайлах юм бол барилгын зөвшөөрөл авахад 3 хоног дараалж очих хэрэгтэй болдог. Энэ мэт үе шат дамжлагыг аль болох цөөлнө. Мөн замын хөдөлгөөний удирдлагын төвийн мэдээллийг боловсруулад бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд өгдөг болж бизнес эрхлэгчдэд датагаа хуваалцдаг болно гэсэн юм а. За яг бид нар тарамбайн дээр үл ерөөсөө мөнгө тавихгүйгээр хувийн хвшлэр хийлгий гэдэг байдлаар явж байгаа. За хувийн хвшил сонирхгүй бол бид өөрсдөө мөнгө босгож тавихаас өөр аргагүй. Ингээд энэ 7 хоногт бид нар тарамбайн дээр төр хувийн хвшлийн түншлэлийн эцсийн сонгон шалралтыг хийнэ гэсэн одоо зарлана гэсэн төлөвтэй байгаа. Тэгээ сонгон шалралтанд сонирхогч итгээд төрөөгүй тохиолдолд бид нар өөрсдөө мөнгө босгож EPC нөхцлөөр эргэжил зарлана гэсэн төлөвтэй байгаа. За лаг шатах дээр яг адилхан. Ямар ч хөрөнгө оруулагчид найдваргүй хэрэгжихэд эргэлзээтэй үр өгөөжгүй төслүүдийг санхүүжүүлэхгүй. За нийслэлийн танилцуулсан метро трамвай гээд бүгд л сүүлийн 10-20 жил цаасан дээр яригдсан төслүүд юм а. За тиймээс найдвартай гэсэн баталгаа өгвөл хувийн хвшил хамтарч ажиллахад цаарлах зүйл үү гэсэн юм а. Тийм, хувийн хвшлийн зүгээс бол хамгийн түрүүнд тавьдаг хамгийн сонирхтой зүйл юу гэхээр одоо тогтвортой байх вэ? Энэ төслийн санхүүжилт, энэ төслийн хэрэгжилт, тэгээ хамгийн гол нь улс төрийн эрсдлүүд маш өндөр байдаг. Нөгөө төрийн байгууллагууд, засгийн газрын зүгээс энэ төслүүдийн зогсоочих үедээ ирээд үд тийм ээ. Гэх мэтчлэн ийм эрсдлүүд нь байхгүй байхыг хамгийн түрүүнд шаардлага тавьж байгаа. Тухайлбал эх оны 6 сар гэхэд метроны барилга угсралтын ажлыг хийж 2030 онд хүлээлгэж өгнө. Энэ төсөлд дотоодын аж ахуйн нэгжүүд бүх төрлийн туслан гүйцэтгэгчээр ажиллах боломж бүрдэнэ гэлээ. За төслийн нийт төсөв төртгөн 2.4 тэрбум Америк доллар. Тиймээс эх 4-р сар хүртэл эцсийн сонгон шалгуулалтыг явуулах юм байна. За одоогоор энэ метро нь нэг цагт 17 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай 15 өртөөтэй байхаас гадна тасалбарын үнийн таамгийн судалгаа хийжээ. Ингээд ашиглалт орсноос 10 жилийн дараа буюу 2040 он гэхэд эдийн засгийн хувьд зарлаа нөхөхөөр эдийн засгийн түн шинжилгээг хийсэн байна. Өнгөрсөн сард улсын төсөв батлагдсантай холбоотойгоор улсын хурлын тогтоолын төслийг хэлэлцэх үеэр нийслэл хот дахин дотоодын зах зээлд 275 тэрбум төгрөгийн бонд гаргах сурагдуулсан. За анх засгийн газраас өргөн барьсан төсвийн төсөлд энэ заалт байхгүй байсан ч гинэт ороод ирсэнд зарим гишүүд гайхацгааж байсан. Харин энэ мөнгөөр хотын удирдлагууд 5 дугаар дулааны станцыг санхүүжүүлнэ гэлээ. Монголын төр бол одоо Жил хагасын өмнө нийслэл 500 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй бондыг дотоодын зах зээл гаргасан. За үүний 300 тэрбум төгрөгийг бөөрөлжүүдийн цэглэгаан станцад хөрөнгө оруулсан. Харин үлдсэн 200 тэрбум нь сэлб төсөөл автозам, замын байгууламж зэрэгт зарцуулахаар төсөлсөн юм а. За тухайлбал сэлб төслийг хэрэгжүүлэхэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг тэнцвэргүй өндөр шалгуурыг тавьж өчнөөн тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийхэд гадны компаниудыг шалгаруулсан гэх шүүмжлэл гарч байсан. За гэтэл бонд гэдэг бол эцсийн дүндээ өрийн бичиг эргээд нийслэлчүүд төлөх хүчээр за өмнөх үр дүнгээ танилцуулах ёстой гэсэн юм а. 1 км замыг хичнээн тэрбумаар барина гэж сууж байгаа газраа. За одоо сүүлдээ болохоор бүр одоо урд хөршөөс хятад улсаас хагас коксчих түлш 200 гаруй тэрбум төгрөгөөр импортлаа суулж байгаа ийм газраа. Тэгэхэд одоо нийслэл дээр ахиж ийм бонд гаргаад 275 тэрбум төгрөгийн бонд гаргаад сууж хэрэг байдаг юм уу? Энэ одоо хаанаас бас яагаад ороод ирсэн юм бэ? Өмнөх тэр гаргасан бондын зарцуулалт нь бас тодорхойгүй. Бид дагсан хууль тогтоол дээр засгийн газрын үнцаас гаргах эрх олох тухай улсын хурлын тогтоолын төслийг түрүүн дэмжиж баталсан. За яг энэ дотор багтаж байгаа гэсэн үг. Энэ дотроос салгаад нийслэлийг яагаад тусан дахиад тогтоолын төсөлд дүн заагаад ороод ирвэ гэж. Засгийн газраас өргөн барьсан одоо нийслэл үнцаас гаргахаар тооцсон байсан заалт дээр улсын хурлын гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гаргаад энэ дүнг 425 тэрбум төгрөг болгож өөрчилсөн. Нэмэгдүүлсэн. За үүнтэй холбоотой аймгийн болоод нийслэлийн гаргах үнэт цаасны одоо хэмжээг нь ялгаж нийслэлийг тусад нь оруулж өгч байгаа.
Нийслэл хот 24 мега төслөө 16 олон бууруулсан. За энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд нийслэлийн төсөв дангаараа дааж хүчрэхгүй. Тиймээс эх жил дахин 275 тэрбум төгрөгийн бондыг гаргаж 5 дугаар дулааны цахилгаан станцыг санхүүжүүлнэ гэлээ. За манай улсад сүүлийн 40 жилийн хугацаанд нэгч өндөр хүчин чадалтай цахилгаан станц ашиглалтад ороогүй. За 5 дугаар цахилгаан станц хэрвээ ашиглалтад орох юм бол Улаанбаатар хотын баруун хойд хэсэг орон сууцжих. За дулаан хангамж болон эрчим хүчний найдвартай их үүсвэр бүрдэх хүчээр нийслэл эх хонд бонд гаргаж нийт санхүүжилтийн 20%-ийг олохоор болсон гэсэн юм а. За 2026 онд нийслэлээс эхний хагас жилдээ багтаагаад 275 тэрбум төгрөгөөр дотоодын бонд гарах төлөвлөлтөй байж байгаа. Үүний 200 тэрбум орчим ТЭЦ 5 дээр нийслэл 20% эзэмшээд явна. ТЭЦ 5 20% эзэмшлэлээр 200 тэрбум бонд гасгаж ТЭЦ 5-ыг бол санхүүжүүлэх. 75 тэрбум дээр болохоор Улаанбаатар одоо газын үйлдвэр лагштах гэдэг хэд хэдэн төслүүд бол яригдчихэж байгаа. Тэгэхээр яг энэний судалгаануудыг эцэслээд тооцоолуулыг эцэлж хуулийн дагуу процессыг явуулахаар төлөвлөж байгаа. За нийслэл бөөрөлжүүдийн цахилгаан станцад 300 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн. За энэ цахилгаан станц ашиглалтад орсноор 300 мегаваттын хүчин чадлаар эрчим хүчний системд цахилгаанаа нийлүүлж эхэлсэн. За дээр нь эх жил сэлб дэд төвийн ажил эхлэн үүнд зарцуулагдах мөнгийг арилжааны банкудад хадгалж байгаа юм байна. За гэхдээ 2026 онд нийслэлийн бондуудын үндсэн болон хүүгийн төлбөр 400 тэрбум төгрөгийг төлж эхлэхээр байна. Иргэжил Playtime хөгжмийн фестивалд зориулан 18 орчим тэрбум төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргахаар болсонд олон нийт бухимдалтай хандаж байгаа. За өчтөн тэрбум төгрөгийн ашиг олж байгаа хувийн хвшлийн орлого олох замыг Улаанбаатарчуудын төлсөн татвараар засаж байна гэх шүүмжлэлж гарсан. Харин энэ асуудлыг хотын дарга үгний алдаа гэж тайлбарллаа. За энэ бол 2026 оны нийслэлийн төсөв. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр он намжийн санхүүжих хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний дунд Playtime аялал жуулчлалын цогцлбор газар хүртэлх автозам замын байгууламжид 17.1 тэрбум төгрөгийг олохоор тусгасан байна. За гэхдээ энэ нь дан ганц Playtime фестивалд зориулагдсан санхүүжил биш гэлээ. Томхон хөгжмийн фестивал арга хэмжээ зохион байгуулах дид бүтцийг шийдснээр нийслэл эргээд орлого олох боломжтой гэсэн юм а. Playtime гэдэг нэрэнд л асуудал байгаа. Олон нийтэд хамгийн анхаарсан. Тэгээ бид нар цаашид Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод аялал жуулчлал энэ шоу бизнесийг дэмжиж гэвэл маш олон Playtime шиг ийм хөгжмийн наадмууд, фестивалууд болдог байх хэрэгтэй. Тэгэхээр тэр зөвхөн ганцхан Playtime зориулаагүй бид нар нэрийг сольчих гэж бодож байгаа. Авцам тавьж байгаа эрчим хүчний одоо шугам сүлжээ татж байгаа. Тэгэхээр тэнд бид нар зуны энэ дэлгэр цагуудад хот, налах дүүрэг, нийслэлийн соёл урлагийн газар маш олон ийм арга хэмжээнүүд, ивентүүдийг авдаг болёо. Өнгөрсөн жилийн хавар төв цэнгэлдэх хүрээлэнд эзэмшлийн маргаан өрнөж нийслэл 49%-ийг эзэмшдэг байсан бол одоо 100% өөр дээр авсан. За анх нэг удаагийн тоглолт хийхэд 100 сая төгрөг байсан бол одоо 160 сая төгрөг болж нэмэгдсэн байна. Харин эх жилээс нэг оройны тоглолтыг 265 сая төгрөгөөр түрээслэг хийдэг болно гэсэн юм а. За яг энэ жишгээр Playtime зохион байгуулдаг налаахын газрыг ашигладаг болно. Инхийн тулд автозам тавьж захилгааны ажлыг хийж дуусгаснаар нийслэлийн орлогын их үүсвэр нэгээр нэмэгдэнэ гэсэн юм а. 1990 онд манай улсад ардчилсан шинжилэл өрнөж 100 мянган иргэн ялалтын талбайд цуглаж улс төрийн өөрчлөлтийг шаардж эхэлсэн. Энэ үйл явдал нь манай улсын хувьд заяаг эрс өөрчилсөн түүхэн өдөр юм. За энэ түүхийг харуулах түүхэн гэрэл зураг болон шог зургийн үзэсгэлэн гарчээ. Ардчилсан хувьсгалын хамгийн том жагсаал 1990 оны 12 дугаар сарын 10-нд зохион байгуулагдаж байсан. Хүний эрхийн олон улсын өдөртөө давхцаж байсан онцлогтой. Энэхүү үзэсгэлэн түүхэн 2 өдрийг харуулж ардчлалын үнцийн хүний эрхийн эрхэм ач холбогдлыг олон нийтэд дахин харуулж буй үнцэнтэй байна. Таны харж буй энэхүү зураг нь одоогийн ялалтын талбайд 100 мянга орчим хүн цугларсан зураг болохыг гэрэл зурагчин онцолж байлаа. 1990 оны 3 сарын 4-нд ялалтын талбайд болсон цуглаан бол
тэр үед болсон хамгийн том цуглаануудын нэг. Энэний дараах нь 3 сарын 7-оос улс төрийн өсөглөн зарласан. 3 сарын 4-нд энэ бүх цуглаанууд ялтны талбай одоо тэнгис эрхчлээний талбай гэдэг зүйлд нэрлсэн. Энэ талбай дээр бол тэр үеийн бүрэн бус тооцоогоор 100 мянган хүн цугларсан гэж ярьдیں۔ Энэ одоо ингээд энэ цуглаан бол энэ үеийн шиг ингээд ийм олноороо нэг дор цугларсан ийм олон хүн оролцсон цуглаан одоо миний зураг авж байгаа түүхэнд бараг байхгүй. Дараагийн онцлог зураг бол тухайн жагсаалын хамгийн балчир жагсагчийн зураг байна. Гэрэл зурагт байгаа энэ залуу бол 11 настай тухайн үеийн хамгийн залуу жагсагч Түмэн Баярын баясгалан гэлээ. Ардчилсан хувьсгалын жагсаалд оролцохын тулд ээжийнхээ малгай ороод бэлийг өмсөн зорж ирсэн хүү ээжээ. Одоо тэрээр андгаах ухааны доктор хамгаалсан, олон улсад нэр хүндтэй эмч болсон гэдгийг гэрэл зурагч нь дурслаа. Ардчлалын эхний цуглаануудын нэг 1990 оны 1 сарын 14-ний цуглаанд одоо 11 настай хүн оролцоод тэр нь 35 жилийн дараа Эрдэнэ боловсрол эзэмшээд улсдаа нэртэй төвтэй хүн болсон бол ингээд зургийн баатар маань ийм нэр хүндтэй сургууль төгсөө эрдэмтэн болоод ажил амьдрал нь өөрж яваа. Тэгэхээр энэ нь бол надад нэг яаж тийм бэлэг тэмдэг шиг санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр монголчуудад энэ 30 жил өөрсдөө хөгжил дэвшил авчирснуудын нэг жишээ болох байхаа гэж бодож байгаа. 1990 оны жагсаалд 30 наснда жагсаж явсан Ёндон өнөөдрийн өндөрлөг дээрээс жагсаж байсан гол зорилго итгэл үнэмшилтэй сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Гал халуун залуу насныхаа мөрөөдөл хүсэл тэмүүллийг дурсах гэж ирсэн тэрээр бидэнд ингэж ярьлаа. Тэр үед 30 орчим настай дунд насны тиймэрхүү залуучууд байсан л та. Би болохоор тэр үед нэг олонний ширхний үйлдвэрийн салбар зөвжийн зохицуулагч гэж явдаг байсан. Тэр үйлдвэрийн одоо Монголын арьс холбооны салбар зөвжийн зохицуулагч юм уу? Тийм ажил өөртөө тэгээд явдаг байсан. Бас яг тэр үед бас ирээдүг ихэд гоё төсөөлж явлаа одоо. Тэгээ одоо тэгээд иймэрхүү байна да. Одоо зарим талбай ч бас жоохон гуталтаал байдаг юм уу та ер нь тэгээд. Үзэгсэлэнд 1990 оны ардчилсан хөдөлгөөний оргил үе оюутан залуусын өсөглөн иргэдийн 50 тэмцлийн ховорхон дөрүүдийг харуулжээ. Эдгээр зурагт олон мянган иргэд улс төрийн шинжилэл, эрхчлөөг шаардан нэгдэж байсан мөчүүд тухайн үеийн хотын уур амьсгал, тэмцлийн тэмдэг болсон бодит дөрүүд буужээ. Энэхүү түүхэн өдрүүдийг залуу үед таниулах, ардчилсан өөрчлөлтийн үн цэнийг дахин сануулах явдал гэдгийг гэрэл зурагчид илэрхийллээ. 2016 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа хөрөнгө оруулагч үндэсний чуулган 9 дахь удаага амжилттай зохион байгуулагдлаа. За чуулганаар уламжлал ёсоор салбар бүрийн төлөөллөгөөд хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчид нэгд орчуулж салбарын өнөөгийн нөхцөл байдал цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн. За энэ жилийн хөрөнгө оруулагч үндэстэн чуулган одоо олон улсын стандартыг хангасан ойрын студиэс зохион байгуулагдсан. За энэ удаад мөн оролцогчдод бизнесээ танилцуулах, санхүүгийн хэрэгцээнд тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах, ард санхүүгийн нэгдлийн бүх үйлчилгээгээр үйлчлүүлэх, хөнгөлөлт урамшуулал зэрэг олон боломжийг бүрдүүлж өгчээ. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганы цар хүрээ жилээс жил нэмэгдэж, хөдөө орон нутгаас олон оролцогчид зарин ирдэг болсон нь монголчууд хөрөнгийн зах зээлийн талаар илүү ойлголттой болсныг харуулж байна. За 2016 онд анхны жилдээ зохион байгуулагдаж байсан энэ арга хэмжээнд ердөө 500 хүн л оролцож байжээ. Харин өнөөдрийг хүртэл чуулганд 20 гаруй мянган хүн оролцсон байна. Өнөөдөр бид ард санхүүгийн нэгдэл нь өөрөө банкны, хөрөнгө оруулалтын банкны, даатгалын 3 нэгтгэлтэй ажиллаж байна. Биднэрт дэд үтцийн буюу Монгол шуудангийн биетдэд үтц байна. Most fintech компани дижитал буюу цахим дэд үтц байна. Үүний доор маш олон компаниуд бас давхар үйл ажиллагаа явуулж байгаа. 2025 онд бид компани өрж дуусаад 2 хуваагаад AI Group гэдгийг бол байгуулсан байна. AI Group гэдэг нь бол Ard Investment Group буюу ардын хөрөнгө оруулалтын нэгдэл байгаа. Бид нар гэхдээ логогоо AI Group болгосон байна. Хүн бол унаж болно, бүтлгүүтэж болно. Тэндээсээ сургамжаа аваад эргээд сайхан босоод гүнзгий амьсгаа аваад хувцааг өвчгөөд цаашаага ирээдүрөөгөө хараад алхах ёстой. Ямар зорилго байсан тэрнийхээ төлөө
зоригтойгоор тэгээд зогсолтгүйгээр тэмүүлээд авах ёстой гэдгийг өнөөдөр бид нар энэ ойрын цугларснаар бол харуулж чадж байгаа болов уу гэж бодож байна. Чуулганы үеэр хөрөнгийн зах зээлийн ирээдүйн чиг хандлага, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, хувьцаа болон санхүүгийн зах зээлийн боломжийн талаар ард санхүүгийн нэгдлийн мэргэжилтнүүд мэдээлэл хүргэж ажиллалаа. За оролцогчид санхүүгийн мэдлэгээ дээшлүүлэх сургалтуудад хамрагдаж, туршлага солилцсон өөрсдийн хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү оновчтой гаргахад хэрэгтэй мэдээллүүдийг энэ чуулганаас авч байлаа. 9 дахь удаагийн хөрөнгө оруулагч үндэстэн чуулган амжилтаа өндөрлөж, Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжил урагшилж буйг баталсан үйл явдал боллоо. мэргэжилтнийг өргөх гэж байна. Нэг нь өргөн дэлгэр болж байна. Урд эртний жилүүдээс бол онцлог нь болохоор entertainment үйл ажиллагаа айгүй ихтэй байна. Тэгээ хилцүүлэг хооронд болохоор завсраар нь тиймэрхүү үйл ажиллагаа их явагдаж байна. Вау, гайхалтай. Ороод ирэхэд л өөр амьсгал тэр бүгд үнэхээр таалагдж байна. Энэгээр бас үндэсний үйлдвэрлэгчид болон ингээд бизнес эрхлэгчид ямар олон бүүдтэй. Тэгэхээр чин тэр хэмжээгээр энэ бол дөнгөж эхлэн гэж бодож байна л да. Тэгэхээр чин цаана нөхшөө өөр олон бизнес эрхлэгчид байгаа юм байна. Ийм олон сегментүүдтэй гайхалтай байна гэж бодож байна. Тэгээ одоо энэ чуулга төрөлцсөн ирснээр сэтгэл маш өндөр байна. Урамшуул бол янз бүрийн дутуу авч чадаагүй мэдээллүүд бол бүгдийг авч байна. Ер нь ингээд чуулга уулзалт ингээд бүх юм ингээд суугаад ах тусмал ер нь энэ ард санхүүгийн нэгдлийн одоо урамшуул болон өөрийн мэдээлэл бол улам батгаж авч байна. Тэгээд өнөөдөр бол одоо энд байгаа бүх урамшууллыг сонирхож үзлээ. Энэ хувьцаа ямар байдгийг гэдэг энэ бүгдийг одоо мэдээлэл авлаа. Тэгээд сэтгэл маш өндөр байна. Айгу үр дүнтэй арга хэмжээгээ болж байгаа гэж бодож байгаа. Тэгээд айгу сэтгэл ханамж өндөртэй байгаа. Тэгээд сая гавыг ах юу шин зовёо танилцууллаа. Тэгээд айгу таалагдж байна. Ард санхүүгийн нэгдэл бол дороо 40 гаруй компанитай томоохон хөрөнгө оруулалтын нэгдэл болж өргөцсөн юм а. За өнөөдөр тус компани зах зээлд үйл ажиллагаа явуулсан цагаасаа 100 гаруй мянган хувьцаа эзэмшигчдийн итгэлийг хүлээж ажиллаж байна. За энэ хүрээгээ цааштилж хүн болгоныг хувьцаа эзэмшиж хөрөнгө оруулагч болгох үүднээс үйл ажиллагаагаа явуулах салбартаа цааштилж уул уурхай эрчим хүч дэд бүтцийн салбарт нээлттэй хувьцаат компани хэлбэрээр ажиллахаар болжээ. За энэхүү шинэ чиглэлээ дагаж ребрендинг хийснээ мөн энэ үеэр танилцууллаа. Хин нэгэн ганцаараа баяжих биш хамтдаа хүчтэй байх үндсэн концепц баримталдаг учраас ард санхүүгийн нэгдлийн инхүү хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаа уламжлал болгон хийсээр байна. Тэнгэрлэгээс болон Монгол улсад суугаа бүгд найрамдах Хятад ард улсын элчин сайдын яам хамтран зохион байгуулсан миний хятадтай холбоотой түүх сошиал бичлэгийн уралдааны ялагчид тодорлоо. Нийтдээ 100 гаруй бүтээл ирснээс 11 нь шагналт байрын эзэд болжээ. Уралдаанд оролцогчид 2 минутанд багтаан өөрсдийн Хятад улстай холбоотой түүхээ хуваалцах энгийн дүрмтэй. Сошиал бичлэг, анимашн, аялын влог гэд ямар ч төрлийн форматаар англи, хятад, монгол хэл дээр бичлэгээ илгээн оролцох боломжтой. 我也非常高兴这次的这个视频我们有不同年龄段的蒙古的朋友们 Сошиал видео бичлэгийн уралдаанд нас насны оролцогчид олон төрлийн бүтээлүүдийг ирүүлсэнд үнэхээр талархалтай байна. Мөн маш олон хүмүүс Хятад улсад суралцаж байсан, суралц хүсэлтэй байгаа талаараа хуваалцсан байна. Хятад улс боловсролыг чухалчилж авч үздэг орн. Тиймээс Монгол улстай өөрийн орны боловсролын салбарын ололт амжилтын талаар хуваалцахад бэлэн байна. Үүнээс гадна тун удахгүй морь жил гарах гэж байна. Монголчууд морийг хүний сайн анд нөхөр гэж үздэг бол Хятад ураг шууд дэвжхийн бэлэгдэл гэж үздэг. Тиймээс ирж буй морь жилдээ илүү олон залуучууд хүсэл мөрөөдлөө биелүүлээсэй гэж хүсэж байна. Нэгдүгээр шатанд ирсэн бүтээлүүдээс шилдэг 11-ийг нь зохион байгуулагчдын зүгээс тодруулсан. Эдгээрээс олон нийтээс сошиал дээр хамгийн олон хандлт авсан нэг бүтээлийн эзэн Хятад улс руу аялах эрхийн эзэн болсон бол үлдсэн нь лаптоп, таблет, ухаалаг цагийн эзэд боллоо. Хятад хэл өөрөө хэцүү хүнд хэл ялангуяа за нэг ханд чийжлэх тэрний ард хөг одоо утга тэгээд галиг дээрээс нөгөө ханз гэдэг нөгөө нэг юмыг чийжлэхийн тулд маш олон зүйл бас давхар чийжлдэг. Тэгээд нэг ханз нөгөө ханзтайгаа нийлэхээр ингээд утга нь ингээд өөрчлөгдөд ингээд явдаг. Тэгээд миний хувьд хамгийн хэцүү зүйл нь болохоор нөгөө хөг байсан. 4 хүүхэдтэй. Гисэн эдэж ямар ч ясан тухайд хичээгээд тэгээд HSK Хятад хэлний шалгалтуудаа өгөөд ингээд суралцж байна. Суралцаж байсан. Тамира охтой Исүгийн бичлэг сошиал дээр хамгийн олон хандлт буюу 4100 лайк цуглуулж аялын эрхээ эзэн болсон юм а. Оролцогчдын ихэнх нь Хятад улсад аялсанд орсомж болон Хятад хэл сурч байсан туршлагынхаа талаар хуваалцсан байлаа. Мөн Хятад сургуулийн сурагчид өргөнөөр олцлоо. Би
Би бичлэгэн дээр болон хятад руу багасаа аялсан түүхээ хятадд очиод ямар мэдрэгддгээ, хятадтай ямар дотн санагддгээ ярьсан. Миний бодлоор хятад хэл сурахад хамгийн бэрхшээлтэй зүйл нь ханз байдаг. Тэгээд дуудлага нь. Тэгээд би хятад хэлийг одоо 12 жил сурж байна. Хятад Монгол нарийн сургуулийн 12 дугаар ангид сурдаг. 12А ангийн ТСО гэдэг сурагч. Тэгээд багасаа сурсан болохоор одоо л ер нь гайгүй. Гэтэ одоо ч гэсэн ер нь нэлээд одоо ханзан дээр алддаг. Хятадтай холбоотой миний түүх сэдэвт энэхүү уралдааныг эх жилүүдэд мөн илүү өргөн цар хүрээтэйгээр зохион байгуулахар төлөвлөж байна. Хэрвээ танд ч бас хуваалцахыг хүссэн түүх байгаа бол эх жилийн уралдаанаар уулзцгаая. Тэнгэрлээс 7 мэдээллийн хөтөлбөр үзүүлээ. Хамтаж анхаарлаа хандуулсан танд баярлалаа.